Сайн байна уу? Та минь сайхан хаваржиж байна уу? Сайн байна. Сайхан хаваржиж байна. Та сайхан хаваржиж байна уу? Сайхан хаваржиж байна. За таны уран бүтээл хийсэн он жилүүд Майны холбоо анх байгуулсан бүх түүхээсээ ярьж өгнө үү? Дурсамжтай сайхан түүхүүд. За баярлалаа. За яг би бол одоо 1938 онд төрсөн хүн. Нас нэлээд өндөр болсон. Тэгээ яг би багасаа дуу хөгжимд манайхан дуу хөгжмийн ер нь яг удамтай улсууд байдаг байсан. Тэгээ дуу хөгжим дуртай. Тэр чигээрээ нэгдүгээр ангид орохоос эхлээд л дууны бүлгэм гэж явж байгаа. Тэгээд ийм урлагийн замд орсон доо. Тэгээ яг би урлагт соёлын ордон театрт одоо нийт 39 жил ажилласан. Тэгээд ажилласаа тэтгэвртэн зогтоолоо, тэтгэвртэн гараад тэрнээс хойш юу ийсэн бэ гэхээр бас одоо чөлөөт уран бүтээлч гэж явдیں۔ Нэгдүгээрт, хоёрдугаарт яг хуваараа одоо бас буян намын ажил хийдэг болсон. Тэгэхээр 1995 онд анх одоо манай хийдийн Майны хурал явагдаад Майны бүтээлийн хурал дээр их хурлын гисгүй лам, цэдэн шиг лам намайг одоо аялалгуудаа Майнд хөгжөөж өгөөрэй гэсэн. Тийм учраас тэр үеэс эхлээд би тэр одоо аврал гурамч өгт манай хутгтын Майн тэрийг л уншдаг байсан. Дүнчүүр маань хоёрыг уншдаг. Тэгээ өдөр нь уншиж байгаа шөнө би гэртээ ирж бичиж аваад нэг хэдийг бичиж аваад өглөө нь очиж тараагаад ингээд олуулаа сүүлдээ уншдаг болсоор байгаад олуулаа болоод тэгээ нэг 10 хэдэн хүн анх одоо 13 хүн байлаа. Анхны 13 гэж одоо нэрлээд байгаа бид нар. Тэгээ тэр үедээ бол яасан бэ гэхээр нэгэндээ очиж цуглаад гандангаас цогцоо аваад 108 зул хийчээд Майнаа хураад тардаг. Нэг хэсэг тийм явлаа. Тэгээ зулынхан гэдэг нэртэй. За тэгээ манай энэ зулынханаас бол одоо байгаа хүн зөвхөн байна. Тэгээ тэр үед одоо тэр Цэдвийн маам гэдэг хүн одоо манай энэ захирал байсан Алтан гэрлийн хамаатан тэр хүн намхай бодлын орон мөргөлөөр явсан. Тэгээ тэр нь бид нар бас өөрснийхөө боломжийн хэрээр бас хуралд даван байсхын ментер явуул. Тэгээ манай ээж бол одоо 80 хэд хүрч өнгөрсөн. Тэр үед одоо 70 хэдтэй байсан. Тэгээд нэг тийм номын баримтыг хийдэг, хэнгэрэг сангийн яваасаар энэ төр хийдэг тийм туузан гоё сүлжмэл хийдэг манай ээж. Тэрийгээ хийгээд тэр маамад өгчөөл бидэнд бүгдээрээ юм өгчөөлөө. Тэгээд миний нэгсэн юм харин гадаадын оронд, бурхны оронд очно гинэ гэж манай ээж минь бас маш их баярлж байж үлээ. Тэр мэтэр бид нар ингээд хөгжиж явсаар угаад сүүлд нь бүр олуулаан болоод одоо энэ манай ард байдаг Дэлгэр сайхан гэж хүүхэн байдаг. Тэр нэг цөөхөн хүнтэй бас Алтан Майны Чандман эрдний салбар гэж Майн уншдаг байж байгаа. Тэгээ бид нар нийлээд тэгээ олуул болсон. Тэгээ нэлээд олуул болоод ажиллаж байгаа. Тэгээ сүүлд нь 2009 онд анх одоо манай тэр захирал Алтан гэрлийн дүү Баяр сайхан гэж одоо хутгтын удмын хүндээ, хутгтын тахилчийн удмын хүн. Тэр хүн санал тавьж Майны холбоо бол гэж санал тавьж тэгээ бид нар 2009 онд анх тийм Майны холбоо, хутгтын Майны холбоо гэж бий болсон юм аа. За тэгээ тэрнээс хойш бид нар бол одоо Майны байнгын тогтон хурддаг. За анх бол одоо Дүнчүүр Майн аврал уран чухагт хоёрхныг уншдаг байсан. Дүнчүүр Майныг яасан гэхээр манай аймгийн сургуулийн гэрлээ багш гэж их өндөр настай Дамбны гэрэл гэж тийм мундаг хүн байсан. Тэр аав маав нь их мундаг номтой хүн байсан юм лээ. Тэр хүн Дүнчүүр Майныг ингээд хэвлж авчирч их тараадаг байсан. Ингээд энэ хоёр Майныг уншдаг байж яваад за тэгээ сүүлд нь одоо бид нар олуулаан цуглаад олуулаан уншдаг болсоор нэмээд Майнуудаа нэмээд Жанжаа гэгэний Майн гэд нэмлээ. Молон тооны Майн гэд нэмлээ. Ингээд одоогийн байдлаар бол бид нар 20 хэдэн Майн одоо бараг мэднэ. Одоо яг тогтмол уншдаг нь бол нэг 10 хэдэн Майн уншдаг. Тэгээ би энэ Майныхаа таахын тулд хүмүүсүүд сургахын тулд өөрөө жаал бас хэлж ярьж өгдөг юм. Тэрний хажуугаар зааж гэж хэлж болдоггүй. Яагаад гэвэл зааж гэж хэлэхлээр багш болчихдог гэж байгаа юм номын ёсоор бол. Тэгэхээр би зааж гэж хэлдэг юм л да. Дагуулж уншаад зургаад тэгээд энэ хэдэн 10 хэдэн Майнаа бүгдийг ингээд нооттой хэвлээд ингээд Майны буйны буман цэцрэг гэж манай лам багш Данжил одоо цэнамад инх болдог гэж өндөр багш гэж алдарсан манай багш лам байдгийн. Тэр лам нэрийн өгсөн буйны буман цэцрэг гэд нэр өгсөн тийм Майны ном хийсэ.
Тэр ном нь байхгүй юм доо. Тэр ном нь одоо байхгүй. Энэ номыг би 11 онд анх хэвлүүлээ. Тэгээ тэр онд дараа онд ингээд дахиж хэвлүүлээд тэгээ бүр сүүлд нь 20 онд дахиж хэвлүүлээд тэгээ одоо 3 дахь хэвлэл ингээд дуусчихад одоо би сая яг бүрэн бүтэн болгоод нийлүүлээд бас жаахан шинжилэгдээд нэмэгдээд ингээд сая яг хэвлэлийн газар өгчөөд байгаа. Одоо дахиад ингээд 4 дахь хэвлэл гарч ирнэ. Тэгээ энэ ном бол хэрэгцээ ихтэй байгаа юм байлгүй, амьтан хүн сураад байдаг. Тэгээ яг хүнд бас хэрэг болж өг. За ноот мэддэг хүн бол хараад уншина. За мэддэггүй дагаад уншина. Тэгээд олон маань сураг гэдэг би энэ буйны бум цацраг гэх тийм ном хэвлэсэн. Тэр буян болж байна. Тийм одоо энийг тэгээд 3 дахь хэвлэл дуусаад одоо 4 дахь хэвлэж байгаа. Одоо би цөөхнийг хэвлүүлсэн 200 л хэвлүүлсэн. Тэгээд бас нэлээд хүн төрөх байх гэж бодож байгаа. Мааны талаар ийм л ажил хийсэндээ би тэгээд нэлээд маань сургасан бас яг уншаад дагуулж уншаад ингээд одоо манай холбоо бол 50-60 хүнтэй ер нь одоо байнгын итгэвчтэй цуглаж байнгын уншдаг хүмүүс бол яг сүйтгэрхэн байдیں۔ Тэгтээ ер нь бол бүртгэлтэй улсууд бол олон байгаа. Дүүц өдрүүдэд сардаа одоо 4 удаа хурдаг. Дүүц өдөр шиний 8 15 за тэгээ 25 дагнасын дүүц өдөр гэж хурдаг. 29-нд одоо том хурал хурдаг. Чойжил дүгжүү гаргана гэдэг их хурал хурдын чинь тэр хуралдаа бүтэн суугаад 30 даа номоо хурж уй майна хурж уй гэж хэлцээд бид нар 30 даа хурдаг. Ингээд сар 4 удаа цугладаг. 4 удаа цуглаад тэр 15-нд ийм майнууд 25-нд ийм майн шиний 8-нд ингээд ингээд яг одоо хурал хурдын юугаар уншдаг майнуудаа ингээд програм гаргаад өгсөн. Яг нэрийг гаргаад өгсөн. 15 тэр майн шиний 8-нд тэр майн гэдэг ингээд яг програм гаргацсан. Бид нар тэр програмаараа ингээд уншд юм да. Дүнчүүр майны чи аяын хэн зохиосон? Дүнчүүр маань ерөөс ардынхаа аяар л явж байгаа. Ардынхаа аяар л явж байгаа. Тэгэхдээ энэ бол их олон янзын аятой. Одоо энэ үлгийн хийдийн ая гэж шал өөр ая байж байгаа. Манай сайхан дулаан би сайхан дулаан сумын уугуул. Сайхан дулаан сум бас нэг өөр аяар уншнаа. Эрдэнэ сумын майны холбоо байдаг. Тэдний бас арай ялгүй өөрөөр уншнаа. Ингээд газар өөр арай нэг жаахан өөрөөр уншдаг юм блэ. Тэгтэн бол ижил үндсэндээ бол одоо үг нь утга ижил явдаг юм. Энэ хар ханга өндөр улаан гэд явдаг. Тэнд болохоор бүр шал өөр айтай бүр өөр үгтэй энэ төр уншдаг юм байна лээ. Хар хангагийн өндөр улаанд би 2010 онд тэр үгээр очиж тэр майны хурал сууж үзэж явсан. Багштайгаа хамт яваад. Тэгэхээр тэр бол бүр их өөр. Тэгээ газар бол өөрөөр уншдаг юм билээ. Тэр нь бол яг тэгээ тэр өөрөөрөө хөгжиж л байх, уншиж л хөгжүүлж л байх болох юм дээр гэж ойлгодог юм да.